Хөрсний бохирдол нь халдварт өвчин үүсэх их үүсвэр нь болж байна. Ялангуяа ялаа шумуул ихсэж ил задгаагаар жимсхэн зарж худалдаалж байгаа. Энэ цаг үед бага насны хүүхдүүдийн дунд суулгалт өвчин ихсэж байгааг эмч анхаарууллаа. Ер нь айл болон гэр орол сайхан цэвэрхэн амьдарч болно шүү дээ. Хамгийн гол нь ариун цэвэр ахуй наацхийн дэглэм сахичих юм бол тийм заавал хүүхэд өвдөд авах шаардлага байхгүй. Жишээлбэл манайхан ч ингээд нөгөө жорлондоо орно. Жорлондоо гуталтайгаа орно. Тавчгтайгаа ч юм орчоод жорлондоо орсон тавчгтайгаа гэртээ явна. Гэрийнхээ нөгөө хийвс юмсан дээгүүрээ явна. Гэтэл нөгөө гэрийн маань цэвэрлэгээ ямар байгаа вэ? Тэнд чигтээ цэвэрлэгээ хийж гэнэ үгүй юу бас. Гэтэл нөгөө хийвс дороочин дээгүүр нь хүүхэд нь мөслөх нь айгуудвал. За тэгээ бага насны өвчин тоглоом тэгэл идэж явах нөгөө борцох бүдэрнгийн унгаана. Тэрийг аваад амандаа ичнэ. Энэ нөхцөлд бол тэр нөгөө жорлонгоос тээвэрлэгдээд ирсэн хөлийн уулаар гутлын уулаар тээвэрлэгдээд ирсэн нэм бактериуд тэнд тархацсан л байгаа шүү. Тэгэл хүүхдтэй аманд орох жишээ нь. Суулгалт өвчнийг үүсгэхэд бид нар тэгэхээр эмчлэхэд гол анхаарах юм түүнээс сэргийлэл гэж бодож байгаа бол ахуй наацхийн ариун цэврийн дэглэм. Суулгалт өвчин дотроо хэд хэдэн төрөл байдаг. Тухайлбал бага насны хүүхдүүдийн өтгөн цустай гарвал цаг алдалгүй халдвартын эмчит хандах хэрэгтэй. За учир нь салмилиоз болоод дизентри гээд дидсний халдварт өвчнөр өвдөх хүүхдүүдийн тоо урин дулааны улиралд ихсэх хандлагатай болжээ. Өөрөөр хэлэх юм бол 100 хүүхэд тутмын 10 суулгалт өвчнөр өвдөж гэнэ гэдэг бол бага тоо биш юм аа. За урин дулааны улирал ирж байгаа учраас ерөнхийдөө эмнэлгүүд бол ачаал ихтэй болж байна. Ялангуяа хөрсний бохирдлоос үүдэлтэйгээр суулгалт өвчин ихсэж байгаа гэдгийг энд хэлмээр байна. За 0-5 насны хүүхдүүдийг бол эрүүл байлгах боломж байгаа. Үүнд хамгийн гол нь эцэг эхчүүд өөрсдийнхөө дадал хэвшлийг өөрчлөх хэрэгтэй байгаа маа. Наандчил бага насны хүүхдийнхаа памперсыг сольсон тохиолдолд дараа нь гараа угаадаг байх хэрэгтэй. Памперс гэдэг бол тэр жоохон хүүхдийн бас 0 гэж хэлж болно. Тийм учраас энэ бүх асуудал дээр анхаарал явуучих юм бол хүүхдүүдийг суулгалт өвчнөөс сэргийлэх боломж байгаамаа гэдгийг эмч хэлж байсан юм аа. Сүүлийн хэдэн жилд хүн бүр л агаарын бохирдлын талаар ярих болсон. Гэхдээ агаарын бохирдолтой энэ тэнцвхүүц бохирдол бол хөрсний бохирдол юмаа гэж товчхондоо тодорхойлж болно. Хаа дуртай газраа хашаа хатгаж жорлонгийн нүх ухдаг манай улсад хөрсний бохирдол нэгэнт нүүрлжээ. За тиймээс ялангуяа бага насны хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хүн бүр анхаарах хэрэгтэй болж байна. Батцэг Алтан Багнаар мэдээллээ.